нийслэлчүүдийн үйлчлэлтийн бэлтгэл ажлыг хангахад гар бие оролцсон бүх байгууллага хамт олонд талархал илэрхийлээ нийслэлчүүдийнхаа нэрийн өмнөөс. Яагаад тэгэхээр энэ жилийн хувьд бас харьцангуй бэлтгэл ажлыг эрт эхэлсэн. Энэ чиглэлээрээ ч гэсэн тулгамж байгаа асуудлуудыг төлөвлөлтөндөө нэлээд сайн оруулж засаг даргын нөөц хөрөнгөөс хөрөнгө мөнгө гаргаж шийдээд явж байгаа асуудлууд бий. Тийм учраас нийслэлчүүдийнхаа бас энэ өвлийг өнтөөд авах энэ одоо бэлтгэл ажилд нь юун төрөнд амжилт хүсье. За надад 2 асуулт байгаа. Хаанл дүүргийн 23 дугаар хороотой холбоотой яг одоо бидний сууж байгаа Хангард ордноос урагшаа байралтай 23 дугаар хороо бол нэлээд хүн амт хөвлөрсөн ийм хороо. За өнгөрсөн 100 би захирагчийн ажлын албанд мөн одоо холбогдох байгууллагуудад нь хүсэлт гаргаад энэ 23 дугаар хорооны орон сууцны хэсгүүдийн зэвтэй усны асуудал, за мөн бохирын асуудал, бохир одоо замынхаа хойтлын 5 6 дугаар хороо руугаа хальж урсдаг энэ асуудлаар мэргэжлийн байгууллагуудтай 2 өдөр дараалан ажиллаж, за нөгөө барилгын компаниуд, дээрээс нэмээд сөөхүүд, иргэд, хорооны хэсгийн ахлагч засаг дарга нартай ажиллаад бас шийдлүүд гаргасан. Энэ ажлын явц маань ямар байгаа вэ? Нэгдүгээрт зэвтэй усны асуудал, хоёрдугаарт энэ 23 дугаар хорооны бохирын асуудал хойшоо бусад хороод руугаа хальж хүндрэл үүсгдэг үер усны үед бол хамгийн их одоо бохирдол үүсгдэг ийм 2 асуудлаар, за энэ чиглэлээр бол Алтан гэрэл дарга манай ус сувгийнхан, Оснакийнхан ажиллаад, за шинжилгээнүүд авсан, за дээрээс нь дээд зорцууд аваад, за зарим шугам хоолоонуудыг нөөц хөрөнгөөс засаж шийдвэрлэх ажил. Энэ одоо энэ асуудал хэрхэн яаж шийдвэрлэхээр болж байгаа вэ? Энийг одоо иргэд маш их асууж байгаа учраас хариулт хүсэж байна. Мегмар төлөөлөгчийн асуултанд хариулъя. Батзүрэг. За мегмар төлөөлөгчийн асуулт. Ер нь бид хэд энэ яарамгаа бол бид нар усын шугамгүй дан хувийн шугамаар алдсан юм бэл. Яг үүндээ ганцхан шугам гаргаад тэрнээс маш олон байрнуудад хангалт хийгээд өнгөрсөн жилийн энэ бохирыг халддаг асуудал яг энэс үүссэн. Ачаалал дийлэхгүй 300-ын шугам тавьчаад 30 барилга өгөхөөр яаж бид нар энэ ганц худаг дээр авч дийлэх вэ? Энийн асуудлыг яг энэ уртлын бид нар энэ манай блокоос урдуур явж байгаа шугамтай энэ жил холбох ажил хийгдэж байгаа. Тэгэхээр энэ баруун талын бохирыг халих асуудал бол байхгүй болж байгаа гэж ойлгож байна. Яагаад гэвэл бид яг үндсэн ачааллаар нь энэ бохирыг холбож эхэлж байгаа. За мөн зэвтэй усны асуудлыг доторлоо цэвэрлэгээний ажлыг бол хийж эхэлж байгаа. Ялангуяа нөгөө зайсан дээр туршиж ирсэнээр хуучин манай ган төмөр дарга яваад идэг гэсэн. Тэр технологиор бид нар зэвтэй усны асуудлыг бас шийдээд 2 байршил дээр үзэж байгаа. Ер нь энэ бидний яг нөгөө стандарт яг шинчлэгдэж гараагүй гайгаар энэ зэвтэй ус гэдэг юм гарч ирдэг. Нөгөө шугамын стандартын хоолоогоор хийгээгүй. Тэгээд нөгөө шугамын цэвэрлэгээ хөгжлийг байнга тогтмол хийхгүй нэ хувийн оснокууд яг шүүлийн шинэ байрнуудаа авчаад яг ингээд хагаж эвдрээд бохин халиад ирэнгүүт манай осног манай ус сууг очиж цэвэрлэгээ хөгжлийг хийдэг. Ийм ажлыг бид нар одоо цэгцлэгээ яваад байгаа. Тэгэхээр бид энэ 2 асуудлыг шийднэ. Эцэлж шийдэж дуусгана гэж бодож байгаа энэ намартаа. За баярлалаа.